Би том болоод цагдаа болж муу хүмүүсийг барина. 8 настай Шого хүү инхүү мөрөөдөж 9 насны төрсөн өдрийнхөө бялууг идэх хорон мөчшийг хоног тоолон хүлээж байлаа. Гэвч түүний төрсөн өдрийн өглөө баярын дуу биш харин галын машин цагдаагийн дунд дохио хангинаж бяцхан хүүгийн мөрөөдөл үнсэн дунд замгарсан юм. Хамгийн харамсалтай нь түүнийг хөнөөсөн алуурчин өнөөдөрч бидний дунд эрхчлөөтэй алхаж яваа. Тэр шөнө юу болсон бэ? Төрсөн өдрийн бэлгэний оронд яагаад үхэл ирэв? Япон улс дэлхийн хамгийн аюулгүй орнуудын жагсаалтад байнга багтдаг бөгөөд гэмт хэрэг гэдэг зүйл тентхийн оршин суугчдад огт хамаарлагын мэт санагддаг. Гэвч энэ аюулгүй байдлын мэдрэмж нь хурамч байж магадгүй юм. Учир нь хүчирхийлэл нэгэнд гарсан бол тэр нь хизээж ердийн нэгэн хэрэг байдаггүй. Хүн амны хэрэг маш ховор гардаг нийгэмд тохиолдож буй цөөн хідэн хэрэг нь ихэвчлэн ер бусын сэтэл, ер бусын харгислал агуулдаг. Энэ бол олон жилийн турш хоримтлагдсан дарамт, тусгаарлалт эсвэл чимээгүй цөхрөл, эцсийн дүндээ тесэрч буй хэлбэр юм. Өнөөдөр бид Япон улсыг цочирдуулсан нэгэн хэргийн гүн рүү хамтдаа орцгоё. Япон улс Като гэр бүлийн аллаг. 2004 оны 9-р сарын 7 Мягмар гараг Японы төв хэсэгт орших Айчи мужид хар салхины анхааруулга дөнгөж зарлагдаад байв. 8 настай Шого Като болон түүний ангийнхныг бага сургуулаас нь эрт тараажээ. Хэн ч үүнд дургуйтсангүй, ялангуяа Шого маш их тогтолж байв. Учир нь ердөө 2 хоногийн дараа буюу түүний 9 насны төрсөн өдөр болох гэж байсан тул энэхүү гинтийн амралт түүнд ирсэн бэлэг мэт санагджээ. Тэрээр Тоёаке хотын Күцүгаки хэмээх нам гүм суурьшлийн бүсээр алхсаар 2 давхар гэртээ төхөж ирэв. Тэрээр энд ээж Тошио болон аав Хирото, ах Юки, эгч Рина болон гэр бүлийн шинэ гишүүн болох Шибаны үйлдвэрийн Жаки нохотойгоо амьдардаг байлаа. Гэр бүлийнхэн хамгаалтын нохойтой болохыг зөв шийдвэр гэж үзсэн бөгөөд энэ нь шүнслэлтэй байв. Сүүлийн хэдэн сарын турш Катогийн гэр бүлийг түгшээсэн хэд хэдэн хачиргалтай зүйл тохиолджээ. Тэдний нам гүм гудамжаар хэд хэдэн с ิจ гтэй эрчүүд эргэлдэж байхыг харсан байна. Түүнээс гадна хэн нэгэн гэр бүлийн машиныг нь ухаж, Ринагийн дууны хийг гаргаж, бүр нэг удаа аав ээж хоёрыг нь эзэхүйд хаалгыг нь нээж орохыг оролджээ. Тухайн үед Шого гэртээ ганцаараа байсан бөгөөд хаалганы цаана байгаа хэн нэгэнд зайлгаж хашгирсан байдаг. Хүү гэртээ ирээд ер бусын зүйл анзаарав. Гэрийн хашааны зүүн хойд буланд босоо хэлбрээр ягаан өнгийн будгаар татсан зураас байлаа. Гэвч хүүхдийн айдас судалгүй бялуу, бэлэг, ээжийнхэн жил бүр хийж өгдөг баярын бэлтгэлийн тухай сайхан бодлоор солигджээ. Тэрээр айдсаа мартаж бэлтгэлүүдийг үзэхээр дотогшоо гүйн оров. Хар салхи ирээд өнгөрсөн бөгөөд 9-р сарын 8-ны орой гэхэд тэнгэр гайхалтай цэлмсэн байв. Күцүгаки гудамжинд цөөн хідэн гэрэл байсан ч сар маш тод байсан тул үзэгдэх орчин сайн байлаа. Байшингийн дотор Тошио, Шого, Юки, Рина нар оройг зурагт үзэж маргаашийн төрсөн өдрийн баярын төлөвлөгөөгөө эзэслэж өнгөрөв. Гэрийн эзэн Хирото Като Нагоя хотод маш их цаг шаардсан төсөл дээр илүү цагаар ажиллаж байлаа. Тэрээр хотын захиргааны ажилтан байсан бөгөөд офис дээрээ шөнө орой болтол үлдэх нь энгийн үзэгдэл байв. Тиймээс аимшигт явдал болох тэр үед гэртээ байсангүй. Оройн 21 цагийн орчимд Хирото эхнэр Тошио руу Шогогийн төрсөн өдөрт зориулж маргааш амрахын тулд шөнжин ажиллана гэсэн мессеж илгээжээ. 23 цагт тэрээр Тошио руу залгаж нөөц түлхүүрээ ердийн газар нь гадаа үлдээхийг сануулав. Тэдний яриа товч байсан бөгөөд онцгой зүйлгүй байсан ч энэ нь Хирото эхнэртэйгээ ярьсан сүүлчийн удаа байсан юм. 9-р сарын 9-ний өглөөний 04 цаг хөршүүд Катогийн гэрээс эмэгтэй хүний хашгирах дуу сонсжээ. Энэ нь Тошио байх магадaltaй байв. Үүний дараахан хүмүүс гүйлдэх чимээ сонсогдсон байна. 30 хүрэхгүй минутын дараа буюу 4 цаг 25 минутад хөршүүд утааны үнрээр дахин сэрэв. Катогийн байшин шатаж байлаа. Хиротогийн ах ойролцоо амьдардаг байсан бөгөөд тэрээр Хиротогийн офис утас руу залгаж гэр чинь шатаж байна, гэрийн чинь харагдахгүй байна, яаралтай ир гэж хэлжээ. Хирото Нагоёгоос 1 цаг орчим давхиж ирэв. Тэрээр ирмэгцээ гэр бүлийнхнийхээ дуудан утаатай байшин руу гүйж орохыг оролдсон ч галс нөгчд түүнийг тогтоон барьжээ.
Гал өглөөний нарнаар бүрэн унтарсан бөгөөд байшин маш хүчтэй шатсан тул ган багнууд нь хүртэл мөрийсэн байв. Шинжээж дутаг шороход байшингийн дотор тал яг л саавн шиг халуун байлаа. Тэд дотор нь ороод жинхэнэ хядлагын дүр зурагтай нүүрд тулав. Байшин хоёр давхар байсан. Нэгдүгээр давхарт галтгоо уламжлалт маягийн Япон өрөө, барууны загвартай зочны өрөө байлаа. Тэрхүү зочны өрөөнөөс баг хүү шогоогийн цогцос олдсон. Тэрээр хагас чандралагдсан, утаас агссан танигдахын аргагүй байдалтай байв. Шинжээчдийн тогтоосноор түүний толгой руу хүн төмөр зүйлээр нэг удаа зогсон байсан бөгөөд үхлийн шалтгаан нь тархины бяцрал байлаа. Энэ нь ердийн гал төмөр биш харин хүүг 9 насны төрсөн өдөр дээр нь хөнөөж дараа нь гал тавьсан болох нь тодорхой болов. Гэхдээ тэр цорын ганц хохирогч биш байлаа. Хоёрдугаар давхарт ах Юкиг олсон. Тэр мөн толгойдоо нэг удаа хүчтэй зохиулж тархины дотор салталтын улмаас нас барсан байв. Хачирхалтай нь түүний амьгүй бие дээр хүнжил бүтээсэн байлаа. Түүний эсрэгээр эмэгтэй хохирогчдыг илүү харгас, илүү хувийн байдлаар хөнөөсөн байв. Тошиог нуруу болон нүүр хэсэгт нь 10 гаруй удаа хутгалж зүссэн байсан бол Ринаг нуруу болон бусад хэсэгт нь 10 орчим удаа хутгалжээ. Шархнууд нь 3 см орчим өргөн, нуруунаас уушиг хүртэл нэвтэрсэн гүн байсан бөгөөд хувирг нь хугартал хүчтэй дүрсэн байв. Хэрэгэлсэн зэвсэг нь 20 см урттай ангийн хутга байсан гэж цагдаа нар үзсэн байна. Юкигийн адил Тошио Рина нарыг бас хүнжлөөр бүтээсэн байлаа. Цогцсны байдал маш ойлгомжгүй байв. Яагаад зөвхөн эмэгтэйчүүдийг тийм зэрлэгээр хутгалсан бэ? Яагаад Тошио Юки Рина нарыг хүнжлөөр нуусан атлаа Шогог нугаагүй вэ? Яагаад Шого ганцаараа нэгдүгээр давхарт байсан бэ? Хөршүүд чимээ сонссон ч хохирогчдоос өөрийгөө хамгаалсан ямар ч харах олдоогүй нь тэднийг унтаж байхад нь довтлсон гэж үзэхэд хүргэж байна. Өөр зэвсэг хэрэгэлсэн нь олон хүн хамтарч үйлдсэн байж болзошгүйг илтгэж байсан ч сайн бэлтгэгдсэн нэг алуурчин байхыг үгүйсэхгүй. Хамгийн аимшигтай нь хохирогч бүрийн уушгинд тордог олдсон. Тэднийг гал тавих үед амьсгалж байсныг батлана. Хэргийн газар руу нэвтрэхэд хүч хэрэгэлсэн шинж тэмдэг байгаагүй. Бүх хаалга төгжээтэй байсан. Катогийн гэр бүлийн нохой Жаки машины дор нуугдсан байдалтай олдсон. Тэрээр энэ бүх аимшигыг нүдээр харсан цорын ганц гэрч байв. Нэгэн мөрдөгчийн хэлснээр тэр нохооны нүдээр харж тархиар нь юу болсныг мэдэж болдогч болоосоо гэсэн байдаг. Гэвч Жакигийн чимээгүй байдал мөрдөгчдөд хамгийн том сэжүүрийг өгсөн юм. Жаки танихгүй хүн ирэхэд байн хоцдог байсан ч тэр шөнө хөршүүд ганц чимээ сонсоогүй. Хэн нэгэн түүний хүзүүчийг тайлж сулласан байв. Энэ нь Жакигийн итгэдэг эсвэл маш их айдаг хүн байсан гэсэн үг. Үүний улмаас мөрдөгчдийн анхаарал гэрийн эзэн Хирото Като руу чиглэв. Хиродог гаднаас нь харахад халамжтай аав мэд боловч тэрээр давхар амьдралтай байжээ. Тэрээр ажил тараад шөнийн клубүүдээр явж хостос эмэгтэйчүүдэд асар их мөнгө зарцуулдаг байв. Бүр нэгэн Филиппин эмэгтэй дурлаж сар бүр 400 мянган йен буюу өөрийнхөө цалингаас давсан мөнгө зарцуулж эхнэрээсээ салж шинэ амьдрал эхлүүлэх талаарч бодож байсан гэсэн цуу яриа байдаг. Гэхдээ Хиротод маш баттай нотлогоо байсан. Учир нь түүний хамт ажиллагсад Хиродог шөнжин офс дээр байсныг баталсан бөгөөд ах нь түүний ажлын утас руу залгаж гал гарсан тухай хэлсэн нь түүнийг Нагойод байсныг нотолж байна. Хирото энэ хэрэгт хизээч яллагдаагүй. Гэвч жилийн дараа тэр компаниасаа 10 сая йен завшиж хостос эмэгтэйчүүдийн шөнийн клуб зарцуулсан хэрэгээр баривчлагдсан. Уг хэрэг гарснаас 2 жилийн дараа өөр хэрэг чалгагдаж байсан Тэгихэр би Тоякагийн аллагыг хэн хийснийг мэднэ гэж мэдэгдэв. Тэрээр Тошио болон Хиротогийн нууц амаргийн зургийг олон зураг дундаас таних Якузагийн гишүүд болон гадаад иргэд нийлж үйлдсэн гэж хэлжээ. Тэрч бүхэл байшингийн доторх зураглалыг маш зөв зурж үзүүлсэн ч явандаа түүний мэдүүлэг өөрчлөгдөж эхэлсэн тул мөрдөгчид түүнийг найдваргүй гэж үзэж мэдүүлгийг нь хүчингүй болгосон юм. Гэвч зарим сэтгүүлчид үүнд үнний хувь бий гэж одоо ч үздэг. Хэрэг гарсан тэр аимшигт байшин 10 гаруй жилийн турш Куцукаки дүүргийн тэр гудамжинд хар дарсан зөв шиг байсаар байсан юм. Гэвч 2015 онд байшинг бүрэн мөсөн нураажээ. Одоо тэнд очиход юу ч байхгүй. Зүгээр л өвс, ургасан хоосон талбай. Гэхдээ тэр талбай дээр очиод чимээгүй зогсоход 4 хүний хашгираа тэр дундаа цагдаа болохыг мөрөддөг байсан бяцхан Шогогийн
инээд сонсогдох шиг болдог гэж хуршууд нь ярьдаг. Японы хуулиар хүн амны хэрэг 15 жилийн дараа буюу хөөн хилцэх хугацаанд дуусаж алуурчин илэрсэн ч шийтгэх боломжгүй болдог байсан. Энэ нь Катогийн гэр бүлийн хэрэг 2019 онд хаагдана гэсэн үг байв. Гэвч Тошиогийн төрсөн эгч Амами Тоши үүнийг хизээж зөвшөөрөөгүй. Тэрээр миний дүү, миний зээ нарын амнаас хугацаатай байж болохгүй гэж хэлээд бусад хохирогчдын гэр бүлтэй нэгдэж засгийн газарт шахалт үзүүлж 2010 онд хуулийг өөрчлүүлж чадсан. Одоо энэ хэрэг хизээж хаагдахгүй. Алуурчин 80 настай байсан ч баригдах болно. Хэргийн дараа компаниасаа мөнгө завсан хэрэгээр 2 жил шоронд суугаад гарч ирсэн Хирото Като одоо Нагоё хотод ганцаараа амьдардаг. Сэтгүүлч түүн дээр очиж 17 жилийн дараах сэтгэлдлийг нь асуухад тэрээр маш тайван, бүр хачин жигтэй хүүтэн нэмсэглэлээр угтсан байдаг. Сэтгүүлч түүнээс та хүүхдүүдээ эхнэрээ санаж байна уу гэхэд тэрээр саналгүй яах вэ? Гэхдээ би өнгөрсөн зүйлдээ зуралддаггүй. Хүүхнүүдэд мөнгө үрж донтсон байсан минь үнэн. Би тийм л хүн байсан. Надад хэргийг үлдэх шалтгаан байхгүй. Би тэр шөнө ажил дээрээ байсан. Хамгийн чихүүцс хүргэн хэсэг нь сэтгүүлчдийг гарахад тэрээр хаалганы завсраар хараад за саяны миний ярьсан бүх зүйл худал шүү. Надад битгий итгэрэй гэж хэлээд хаалгаа хаасан. Энэ үг нь сэтгүүлчдийг болон Япон даяар энэ эргийг мэддэг хүмүүсийг цочролд оруулсан юм. Тэр үнэхээр гэмгүй хүн үү? Эсвэл бүх зүйлийг зохион байгуулж хаад хүмүүсийн тархиар тоглож суугаа алуурчин уу? Цагдаа нар болон мөрдөгчид энэ хэрэгт 3 үндсэн хувилбар дэвшүүлдэг. Сонсогч та өөрөө мөрдөгч болоод аль нь хамгийн үнэнд ойр байгааг тунгаагаад үзээрэй. Хувилбар 1. Ногоон хаяс ба хөлсний алуурчид. Энэ бол хамгийн аимшигтай таамаглал. Хэрэг гарахаас өмнө байшингийн гадна ногоонгийн хаяс машин хэдэн өдрийн турш эргэлзсэн. Хашаан дээрх ягаан зураас нохойг чимээгүй болгосон арга барил. Тэгээд цагтай бөмбөг шиг гал тавих төхөөрөмж. Энэ бүхэн энгийн нэгний ажил биш. Энэ бол мэрэгчдийн алуурчдын арга барил. Тэднийг хэн нэгэн хүсэлсэн үү? Эсвэл энэ гэр бүл ямар нэгэн гэмт бүлэглэлийн замд хөндлөсвөө? Хувилбар 2. Рина эгчийн мөрдөн мөшгөгч сталкер байсан уу? 13 настай Рина эгч нь хэрэг гарахаас өмнө маш их айдастай байсан. Түүний дугуйны хийг байнга гаргадаг байсан. Ринаг сонирхдог байсан магадгүй сэтгцийн өөрчлөлттэй нэгэн түүнийг болон гэр бүлийг нь өөрийн болгож чадаагүйдээ өшөө авсан уу? Алуурчин Ринаг хамгийн зэрлэгээр буюу 10 гаруй удаа хутгаслан нь түүнд чиглэсэн асар их үзен ядалт байсныг баталдаг. Хувилбар 3 нь хамгийн ойрын сэжигтэн болох хуршууд. Шиба Ину үйлдвэрийн Жаки нохой тэр шөнө ганц ч хуцаагүй. Хэн нэгэн түүний хүзэвчийг тайлж сулласан байсан. Нохой алуурчныг таньдаг байсан уу? Эсвэл алуурчин нохойг номотгож чадах тийм ойр хүн байв уу? Хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Шого хүү үл таних хүн рүү зайлгаж хашгирч байсан. Тэр хүн нь хажуу хашааны хөршин байсан бол яах вэ? Тэр бяцхан хүү шудраг цангаасаа болоод хөршийнхөө ямар нэгэн нууцыг нь харчихсан юм биш үү? Тошиогийн эгч Амами Тоши сэтгүүлчдэд өгсөн ярилцлагада өөрийнхөө амьдралыг дүүгийнхээ болон хүүхдүүдийнх нь дурсгалд зориулж байгаагаа нулимс туслуулан ярьжээ. Би өдөр бүр тэдний зургийн өмнө шинсүү халуун кофе тавьдаг. Хэрвээ би энийг хийхээ болчих бол тэднийг энэ ертөнцид санах хинч үлдэхгүй юм шиг санагддаг. Би дүүгээ хамгаалж чадаагүй. Бяцхан Шогог галаас аварч чадаагүй. Гэхдээ би алуурчныг баригдах хүртэл үхэх эрхгүй. Тэр шөнө ганц ч хуцаагүй Жаки нохойг Амами өөр дөрөө авч өхөн үхтэл нь асарсан. Жаки нохой 2016 онд Амамигийн гар дээр амар тайван нүд анихад Амами одоо чи тэнгэрт очоод Шоготой тоглож түүнийг хамгаалаарай гэж хэлсэн гэдэг. Шого хүү би том болоод цагдаа болж муу хүмүүсийг барина гэж ярьдаг байсан. Түүний хамгийн сайн найз нь хүүгийн тэрхүү үнсэн дунд замхарсан мөрөөдлийг өөрийнхөө мөрөн дээр үүрч өнөөдөр Японы цагдаагийн албанд зүтгэж явна. Тэрээр жил бүрийн 9 сарын 9-нд Куцукакигийн тэр хоосон талбай дээр ирж найзынхаа дурсгалд ясалдаг. Одоо тэр газар зүгээр л хоосон талбай. Гэвч тэр талбай дээр ургасан өвс бүр тэр айлын дурсгалд зориулж хүмүүсийн тавьсан цэцэг бүр нэг л зүйлийг сануулдаг. Алуурчин одоо ч бидний дунд эрх чөлөөтэй алхаж яваа. Энэ бол Кейс 13 подкаст байлаа. Хайртай хүмүүстээ хайртай гэдгээ үргэлж хэлж байгаарай. Учир нь маргаашийн наран хүн бүрт адилхан мандахгүй байж магадгүй юм.